Сайн байна уу? Сайн байна уу? Төвшин жаргал байна. Сайн байцгаана уу? Намайг Гамбатар гэдэг. Намайг Инх хоёр гэдэг. Сайн байна уу? Намайг Дорчлон гэдэг. Би уламжлал оноо ухааны эхэмч мэрэгчлээ. Би хүний эхэмч, сэтгэлийн эхэмч, зүйн үндэслийн эхэмч байна. Цэргийн засгийн эхэмч мэрэгчлээ. Би баг эмч мэрэгчлээ. Би их баригч, багамч гэсэн мэрэгжилтэй. Мэрэгчлэрээ одоо 5 дахь жилдээ ажиллаж байна. За би мэрэгчлэрээ 22 жил ажиллаж байна. 15 жил ажилласан юм байна. Тэгээд энэ улсад ирээд 22 жил ажиллаж байна. Би сургуулаа төгсөөд шууд энэ ажилд орсон. Ерөнхийдөө яаралтай тусламж дээр гарч ирсэн. Хүнд нөхцөл байдал зөндөө тохиолдож ирсэн. Одоо санаанд тодхон байгаа нь шүн жижигчдэр гарч хахад явуулын нэг хүн биеийн муудад орж ирсэн. Проксимал тахикардия гэж нэрлэдэг юм өвчин байдаг. За зүрхний цохилт нь маш их олшроод, тоологдохгүй, хэмжигдэхгүй, даралт унтсан ийм байдалд орж ирсэн. Тэгээ шүнжэнгөө нөхцөлдөж үүрээр нөгөө хүний зүрхний цохилт бие болж биеийг гайвуулж ирсэн. Энэ бол бас тэр шүний хугацаанд дуусч өгөхгүй хамгийн урт шүн байжээ. Цэргийн засгийн мэрэгчлэр ажиллаж байхад хамгийн тулгымдсан асуудал нь цэргийн засах нөгөө багаар ажиллах ажил байдаг болохоор цэргийн засгийн эмчид одоо туслах хөдөлгөөн цэцэлж гэдэг байдаг л да. Хөдөлгөөн цэцэлж маань Монголд аюу цөөхөн бэлтгэгдэж гардаг учраас энэ хүн маань байхгүйгээ улмаас болж өөрөө одоо бүх асуудлыг шийдвэрлэх, өөрөө одоо орж ажиллах тэр л ер нь хүнд байсан да. Би яг энэ багамч мэрэгчлэр ажиллаж байхдаа хүүхдийн байгууллагт хүүхдийн цэцэрлэгийн эмчээр ажиллаж исэн. Хүүхдийн байгууллагт одоо хариуцлагатай нэг айх юм уу одоо хүний хүүхдийг одоо яачихвал хүний хүүхдгээ бэртчихвэ, гэмтчихвэ одоо янз бүрийн халдвар төвчин гарчихвэ гэж ажилладаг байсан. Нэг тохиолдол байсан. Тэр болохоор 67-8 настай байсан бахаа нэг ах. Тэгээ нөгөө зүгээр гоё үг хэлэнгүүд л би энэ зүгээр болоод байдаг. Тэр надад аюу гой сэтгэл үлдээжсэн. Өөрөө их аюух завиртай байсан. Нурууны их хүчтэй өвдөлттэй. Тэгээд өглөө алгаа орж ирэхэд нь надад сайхан мэдлээ. За таны би яаж ийн гэд асуунгууд л жихаа үгийг сонсоод би энэ гоё сайжраад байдаг. Хүний сэтгэлээрээ идэгнэ гэж байдаг шүү дээ. Яг тийм хүн таарч ирсэн. За совилалд ажиллаж байхад нэг үйлчлүүлэгч ирсэн. Бас залуухан. Тэгээ тэр хүнийг ирээд 2 хоногтой буцаасан л да. Тэр хүн бас 2 жил одоо зовёртой яваад онцлогдохгүй байж байгаад ирсэн. Тэгээ өөрөө одоо өөрийнхөө бодлоор ашаа сувлалд амрах юм бол миний одоо өвчин илаарших байхаа гэж ийм горьдлого тэгээд ирсэн. Тэгээд би өөрөө нөгөө мэдрэлийн эмч учраас үзлэгээ хийгээд энэ хүн миастин гэсэн онш байж болох юм гээд ямар ч байсан та онш тодруулах шаардлагатай гээд Улаанбаатар хот руу буцаасан. За эргээд нөгөө хүнтэй холбогдоход онш бол яг тэр миний одоо урьдчилан тавьж яснаар онш батлагдсан байсан. Тэгээд тэр хүн одоо болтол надтай харьцаатай гэдгийг за энэ бараг 3-4 жилийн өмнөх явдал гэхэд одоо бараг намайг мартчихмаар тэгэхэд ер нь яриад минь тустай явдгийг тэгээд намайг мартаагүй явдагт би их баярлж явд юм аа. Айгүй олон үйлчлүүлэгч байна. Тоолвол баг тоо алдагдах байх. Үйлчлүүлэгчдээс хамгийн сайхан тухайн үйлчлүүлэгч зан харьцааны байдал айгүй сайхан. Тийм сайхан дулаан одоо хүнд их сайхан итгэл өгсөн хүнийг одоо их сайхан хүндэлсэн, хүндэтгсэн иймэрхүү харьцаатай тийм дулаан уур амьсгал үүсгэсэн үйлчлүүлэгч нь хамгийн гоё байдаг. Тайлбар ч юм уу өвчнийхэн тухай ч юм уу өөрт нь хэлж өгөхөөр сонсохгүй шууд нөгөө өөрийнхөө бүх юм яриад байдаг. Би одоо тэгдэг ингэдэг гэл нэг шууд юм яриад байдаг ш. Тийм хүмүүс жоохон хэцүү байдаг. Яг гоо энэ өвчин маань ийм үйл явцтай ингэж авдаг гэд хэлсэн чинь тэрийг ойлгохгүй би л яг тийм хүн гэд тэгээд яриад байдаг. Тэр нь жоохон хэцүү. Миний бодлоор хамгийн хэцүү байдал нь өөрийнхөө эмчилгээнд орох гэж зүтгээд идэг. За эмч биеийн байдлыг үнэлээд ийм эмчилгээ таны биед тохирох юм байна гэхэд өөрийнхөө бодлоор ийм хүн ийм эмчилгээд ороод байна. Тэр хүнд энэ эмчилгээ их гоё байсан гэсэн би энд ормоор байна гэд ингээд зүтгээд идэг, тайлбарлаад байхад зүтгээд идэг нь л хамгийн зөв хандлага да. Хичнээн тайлбарлсан ч гэсэн зөвхөн өөрийнхөө байр суурь дээр нөгөө бат зогсоод өөрийнхөө одоо
зүтгээд асуудлыг ойлгохыг хичээдгүй тийм үйлчлүүлэгч нар л маш хэцүү байдаг. Арай өөрийнхөө байдаг. Ажлын ачаал бол гайгүй тийм их хүнд бол биш. Сумын эрүүл мэндийн төвд ажилладаг байхад бол ачаал ихтэй маш олон хүн үйлчлүүлдэг байсан. Хаан хужиртай шин суйлд ажилд ороход бол үйлчлүүлэгч харьцангуй бага. Яагаад вэ гэхээр манай одоо байгууллагын бодлого байдаг. Үйлчлүүлэгч нэг бүрт хандсан эмчилгээ үйлчлэгийг үзүүлэхийн тулд ажлын ачааллыг одоо бодлоготойгоор бага байлгадаг. Би ер нь ажлын ачаалал гэж надад ерөөсөө бодогддгүй. Зүгээр сэтгэл санаа тайван байх юм бол хичнээн ч одоо ямар ч их хүн одоо үйлчлүүлж исэн, ямар ч их ажилтай байсан надад ажлын ачаалал гэж ерөөсөө бодогддгүй. Ачаал баяр гэж бодогддгүй. Ачаал их үед бол мэдээж бол ачаалтай байдаг. Ачаал гайгүй үед бол гайгүй. Ерөнхийдөө бол дундчлал юм да. Ажлын ачаалал гэх юм бол одоохондоо бол ерөөсөө 8 цагт л ажиллаа хийж болох. Ачаалалгүй байна. Ажлын орчин бол тухтай, маш тухтай. Яг одоо бүх зүйлээр хангагдсан байдаг. Тэр нь их гоё таламжтай байдаг. За ажиллах орчны тухтай байдлын талаар би одоо үндэ юу гэх юм бэ? Хэлэх сайхан үг байхгүй. Хамаг юм одоо ажиллах орчин нөхцөл бол одоо ерөөсөн тим гэд хэлэх өөлөх юм байхгүй. Маш сайхан тавтай тухтай орчинд би ажилладаг. Улаанбаатараас ирж ажилладаг. Энд бол хоол, унд, одоо орон байр, одоо тав тухтай ажиллах нөхцөл боломж бол сайн. Энэ сайхан залуучуудтай тэгэл бас гэл ажиллаад амьдрал мөр зэрэгцээл ингээл ерөөс залуу хүн шиг явж байна. Маш их тухтай байдаг. Мэргэжлийг яг хүнтэй харьцдаг. Тэр хүний ингээд бүх зовлон жаргал бүх юмтай надаа ингээд одоо оролцож мэдэж чаддаг. Тэр хүнтэй ярилцах нь хамгийн их гоё байдаг. Эмч хүний одоо хамгийн их бахархал бол үйлчлүүлэгч нь өвчтөн эмчтэр одоо горилго тээж орж ирээд өвчтөн эдгээд гарч байгааг харахад одоо хамгийн их жаргал үүдэг. За мэргэжлийн юунд нь хамгийн их хайртай вэ гэхээр эмчийн мэргэжил бол одоо бурхнаас заяасан маш их тийм буянтай мэргэжил гэж би боддгийн. За юунд нь хамгийн хайртай вэ гэхээр хүнд бас жаргал хайрладаг, итгэл хайрладаг одоо өөрийгөө энэ үйлсэд одоо хүч чадлаа зориулж яваадаа л би одоо бахархаж энэ мэргэжлээ хайрлаж явд юм аа. Ер нь онцлог мэргэжилтэй л айгүй дуртай да. Тэгээ сэргийн засагч юм бол ерөнхийдөө хүмүүсийн одоо хөдөлмөрийн чадвар олдолтыг засдаг. Тэгээд нөгөө засраад ирэхээр тэрэнд айгүй тийм happy аз жаргалтай санагддаг. Тухайн одоо хүмүүс маань чадвар олдогдолтой байжгаад чадвартай болоод ирэхээр өөрөө ирэхгүй л ер нь сайхан санагддаг. Анх одоо Дундгой аймагт одоо их хэрэгчээр одоо томилогдоод ажиллаж исэн. Энэ хугацаанд бол энэ их барьж эмэгтэйчүүдэд зөвлөгөө өгөх газар дээр бас байлаа. Тэгээд ерөнхийдөө бас нэг хүүхдүүдтэй их барих тийм юугаар ажлынхаа гараад эхэлж исэн. Тэгээд ерөнхийдөө энэ мэргэжилтэй дуртай, хайртай. Хүн эмчлэг хүний сайхан сэтгэл баяр хөөргийг харах юм. Бүх эмч нартаа эмч нарын баярын мэнд хүргэе. Баярын мэнд хүргээд эрүүл энх аз жаргал сайн сайхан бүхний хүсэн өрөөё. Энэ хүү одоо баяр маань бүх эмч нарын хувьд бол хамгийн одоо ололт амжилттай хамгийн сайхан баяр байдаг. Тэгээд Монголынхон бүх эмч нартаа та нартай бүгдэнд нь эрүүл энх сайн сайхан ажлын маш сайхан өндөр амжилтыг хүсэн өрөөё. За мэргэжил нэгт эмч нартаа дэлхийн эмч нарын баярын мэндийг хүргэе. Та бүхний ажилд өндөр амжилт хүсье, эрүүл энхийг хүсье.